Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутаас та бүхэнд хүрдэг Ямааны махыг халуун дээр нураатай Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. За Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студ, 1-р студ гэж нэрлэж байгаа. Би буруу хэлээд лээ. 1-р студиэс хөтлөгч Аргун миний бий. За мөн хөтлөгч Ариун Бэлэг гэдэг хүмүүс царай муутай болон ааш муутай хожоор хамтран хүргэдэг. За манай найруулагчаар Чинбат ажиллаж байна. Манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ Max Clean брэнд супер хонжиртой худалдаагаар хамтран ажиллаж байгаа бол Бадаг бүрээс ирж хүч Maya брендийн Smooth ус хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлэг 5 сарын одоо 6 яг одоогийн байдлаар сүүлийн 24 цагийн турш ямар хайлтууд Google Trend дээр тэргүүлж байгаа тухай мэдээллийг хүргэе. За хамгийн гол мэдээлэл бол ерөөсөө 2 мэдээлэл бол эргэж байна. За энэ бол нэг нь Metcala 2025 гэдэг хайлт 2 цагийн өмнөөс 500 мянган хайлттайгаар Америкийн нэгдсэн улс зөвхөн Америкийн нэгдсэн улс гэхэд тэргүүлж байгаа. За энэ зөвхөн Америкийн нэгдсэн улс дэлхийд даяар Metcala гэдэг хайлт тэргүүлж байгаа. За Metcala-гийн тухай эргэн тойронд Metcala гэж юу юм бэ гэд бүгдээрээ дэлгэрүүлж ярих нь. За мөн Cinco de Mayo гэдэг хайлт 14 цагийн өмнөөс одоо 500 мянган хайлттайгаар бас Америкийн нэгдсэн улс тэргүүлж байна. За энэ Cinco de Mayo буюу 5 дугаар сарын 5 гэсэн үг юм байна Испаниар. За ийм баяр тэмдэглэдэг үүнтэй холбоотойс хайлтууд тэргүүлж байгаа бол өнөөдөр бас нэг чухал мэдээлэл шинээр нэмэгдэж орж иж байна. 23 цагийн өмнөөс DD Trial буюу Алдарт Puff Daddy гэдэг нэрээр алдарсан PDD. За PDD-гийн шүүх хурал өчигдрөөс эхэлж болж эхэлсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой за PDD ямар хэрэг үйлцсэн мэлээ бүгдээ яриад ямар хэрэг түнд ялд хүн төлөвлөж байгаа. За ял нь яаж явах юм? Ер нь ямар магадaltaй гих мэт мэдээллүүдийг хүргэх бол дэлхийд даяар ганц зүйл дээр анхаарлаа хандуулж байна. За энэ бол Газагийн зурваст бүх цэргийн ажиллагаа за дайны дараагийн төвшөнд орсон тухай мэдээлэл гаргасан. Израилийн засгийн газар балан амрах юм аимшигтай мэдээлэл гаргасан бодлогоо танилцуулсан. За энийг нь бүгдээр ярина. За миний хувьд гэвэл за Thunderbolts гэдэг кино хойд Америкт нээлттэйсэн даруйда box office 1-р бичигдээд байгаа. Тэгэхээр энэ кино маань нэгэн одоо publicity stunt буюу маркетингийн нэгэн бодлого хэрэгжүүлээд энэ бодлого нь бас нэлээ одоо юу гэдэг одоо үзэгчд одоо шүтэн бишрэгчдээсээ нэлээ шүүмжлэл аваад байгаа тухай мэдээлэл хүргэх бол үргэлжлүүлээд за Украины дайнтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл хүргэн за Украины дайнтай холбоотойгоор Москва хотод бас нэлээ том онгоцны буудлууд хаагдаад байгаа юм байна. За үргэлжлүүлээд за энэ хоёр хүний тухай бид нар бол мэдэхгүй Joy Barrow, Olivia Ponton гэж хоёр хүний нэр тренд дээр орж ирсэн байлээ. Гэхдээ хин гэдгийг би ч мэдгүй чи ч мэдгүй ер нь бүгдээрээ л мэдгүй байх. Гэхдээ энэ хоёрыг бол ингээ Холливуудын ч юм уу ингээ нэг олон анхааралд орсон дараагийн маш дачаангуу хосууд гэж нэрлээд байгаа юм байна. Тэгэхээр ингээ нэг яг ямар хүмүүсийг дачаангуу гэдэг дэлхийд даяараа ч юм уу яг дэлхийд даяараа биш үү Америк даяар хайгаад байгаа тухай мэдээллийг хүргэх гээд татаж авлаа. Тэгэхээр бид хоёр өнөөдөр уг нь ингэж ярьсан. Манай Аригун гэрийн даалгавраа хийгээгүй тэнд одоо гүлдэж сууж байна л. Бид хоёр одоо өмнө өчтөр ч юм уу те өмнөх ингээд өдрүүд дээр нэвтрүүлэг дээр ирсэн комментуудаас бид хоёр онцлоод комментуудад хариулт өгнө гэж хоорондоо тохирсон боловч одоо тэнд нэг манай одоо байгаа зэрэг хүлдүүзээрээ. Манай муу сурлагтан маань. Би одоо 8 дугаар ангид ийм лээс одоо хүртэл ийм л байна. За тэгэхээр ер нь бол ингээд дараагийн нэвтрүүлгүүдээс бид хоёр ирсэн комментуудаас онцлоод тийм ингээд хэрвээ асуулт ирсэн бол хариулт өгөөд тийм за өнгөрсөн одоо өчтөрийн ч юм уу нэвтрүүлгээс тодруулах зүйл хүмүүс комментэр нууцлаараа бичиж байгаа бол бид хоёр яг тухайн комментиг онцлоод хариулт өгөөд тодруулах мэдээлэл өгөөд явъя гэж шийдсэн. Тэгэхээр явандаа одоо маргааш нөгөөдрөөс ч юм уу манайхан YouTube дээр коммент бичих юм бол комментуудаас нь бид хоёр сонгоод хариултаа өгөх нь байна. Тэгэхээр за миний хувьд ихний онцлсан коммент л юу вэ гэхээр за Батэрдэн Пүрэв GP нэг SD гэдэг хэрэглэгчийн бичсэн ааш муутай гэж хэлэхэ болоо үг биелэлээ олдог гэжээ гэдэг комментиг би татаж ирсэн л дээ. Энэ одоо надтай холбоотой. Тэгээд арах алхаад аашаараа л өдий хурж ийн л. Гэхдээ би бол одоо яг ингээ Hot Topics-ийг эхэлж байхад царай муутай гэдэг хожийг бол нэлээд өөрө бодож байгаа. Ер нь яг ингэх хэрэгтэй мэн гэж бодсон. Тэгээд аригаас асуусан л та би ийм хож өгмөр байна. Чи юу гэж бодож байна гэсэн чинь ааш муутай гэдэг өөрөө сонгосон. Тэг яагаад тийм сонгосон? Тэрийг одоо илэрхийлэх тийм одоо юу юм мэдгүй одоо нөгөө хүн болгон л намайг ямар ааш муутай ингэсээр хагаад энэ баг миний дотор кодлогдсон юм шиг байлээ. Тэгээ бодвол би их ааш муутай хүн юм шиг байгаа. Би өөрийгөө тэгж боддгоо ч гэсэн тэгэл хүмүүс олонний үг ортоо штэ ариг үнэ.
Би ч мэдрэл байгаа л да. Би ингээ анх анхлитай hot topics-ыг хөтлж эхлэхэд нэг тийм ааштай санагддгүйс өөрөө тэгэхээр заа гээл ааш муутал гэж зарлаад байсан чи одоо ч ер нь бас холгож эхэлж байна. Йоо энийг яг үнэн үгээ хэлчихлээ шүү дээ. Холгож ийн гэдэг. За гайгүй шүү дээ. Гэхдээ би нэг тайлбар бас хэлмээр байна. Юу гэхээр нөх хүмүүс намайг аригуу нэг царамуутай гэлээгээ дандаа гэдэг энэ хочоо аригуу өөрөө сонгосон шүү. Бурхан минь би нэг хүн өөрөө зүгээр чи царамуутай гэдэггүй шүү. За дараагийн онцлог комент өгнө. Найруулагч маань одоо юу өгөх хөстэй. За нэг ийм комент орж ирсэн. За намун баян ба 6832 гэдэг хэрэглэгчээс ааштайг нь мэдсээр байж битгий өдөөд байлтай аригууна гинэ. Би ч одоо бас их тийм далдгал хүн юм байна л да. Өдмөр санагдаад ах юм. Хүн өдөгчөөс амттай. За ер нь бол бит хоёр дараагийн нэвтрүүлгүүд дээр нэвтрүүлгийн одоо контентд агуулгатай холбоотой комментуудыг сонгоод явна. Яг өнөөдрөөс ингээд комментыг сонгож эхэлж байгаа болохоор яг өөрсдөө бас нэг тайлбар хэлье. Хүмүүс бас дахин бичээдсэн болохоор энэ нэг комментуудыг сонгож яг бит хоёр оруулж ирсэн шүү. За эхний мэдээлэл рүүгээ бүгдээрээ орцгоё. Met Gala. За Met Gala гэж одоо юу юм бэ? Би Met Gala-г ичнээл мэддэг байсан. Тэгээд одоо яг юу чинь сайн ойлгодгүй байсан чинь Met Gala гэдэг чинь ийм Metropolitan Museum of Art гэдгийг одоо товчлоод Met гэд нэрлэлсэн юм байна. За Gala гэж бол уулзалтыг одоо цугларалтыг бол хэлж байгаа. За тэгэхээр Америк нэгдсэн улсын Нью-Йоркийн Манхэттанд байдаг. За энэ урлагийн музей гэж байдаг юм. Урлагийн музейний дотор нь хувцсны институт гэдэг байгаа. За энэ хувцсны институт нь жил болгон 5 сарын эхний нэгд өдөр Met Gala гэдэг юм уулзалт зохион байгуулдаг. За энэ бол ер нь бол буйны ажил гэж хэлж болно. Маш алдартай баян хүмүүсийг цуглуулад нэг дор цуглуулж ингээд энэ үдшийг өнгөрөөд юм байна. За энэ үдэшт чиний ер нь орж исэн хамгийн өндөр таксд хэдийг такс төлж ив? Сквад концерт ч юм уу? Би юунд ч такс төлдөг. За яг үнэ л хэлээ. Нэрээ юм уу? Би ер нь юмд оролцож очтгоо чи мэдсээр юм бэж буруу үнээсээ асуух юм аа. Playtime явж үзээгүй үнээсээ тийм асууж харцаа. Би одоо чинь голын чимээ рүү ордог л та. Голын чимээд би такс төлдөг. Гэрлээ их чинь VIP картаар ордог. Жишээ. Тийм үү? Зөө. За тэгсэн чинь юм байна. Met Gala-д оролцох хүний такс гэжтэй одоо энэ мөнгөний цуглуулж хагаад юу яадаг юм бэ? Энэ одоо хувцсны институт дахин энэ хувцсны соёл гэдгийг өргөжлүүлж хадгалахад мөнгөө зарцуулдаг. Тэгээ ийм том үйл ажиллагаа болд юм байна. Нэг хүн $75,000 гэж. Наан ч одоо одод оролцохдоо өөрөөсөө мөнгө төлдөг юм тийм давхар. Энэ бас яг 75,000 гэдэг нэг талаас такс юм шиг боловч нөгөө талаас бас одоо хандив өгч ийн л гэсэн үг юм байна л да. За ингээд $75,000. За тэгээд энэ $75,000-аас $350,000 буюу одоо Холливуудын Америк нэгдсэн улсын ер нь дэлхийд даяар хамгийн баян алдартай хүмүүс нэг доор ингээд цуглаад бүгдээрээс одоо байдгаараа гоёчод цугладаг үдшүүлт Met Gala маань. За тэгэхээр Met Gala-гийн эргэн тойронд ямар яриа болдог гэхээр хин ямар хувцастай ирсэн бэ гэдэг бол гол сэдв болд юм байна. За хоёр дахь бас нэг яриа бол Met Gala-д хин ирсэн ирээгүй вэ гэдэг яриа бас болд юм байна. Тэгэхээр хоёр бүгдээрээ тест дараалтайгаар задлаа гэж бол бодлоо. За энэ жилийн Met Gala хувцсанд за би энэ бүх хүмүүсийн хувцсыг гүйлгэж харлаа. За тэгээд яг миний л одоо мэдрэмжүүдээ тэгээд одоо хамгийн гоё хувцс гэх юм уу өмсөн надад одоо Lisa санагдлаа Blackpink-ийн. За Sabrina Carpenter гэдэг эднүсийн хувцалт нь маш онцгой эвтэйхэн санагдлаа. Тэгээд энэ жилийн Met Gala гингсэн байна. Хэвлэл мэдээллүүдээр ялангуяа CNN дээр за BBC дээр бас бичсэн байсан. Энэ жилийн Met Gala маш улс төрдсөн болж байна. Хүмүүс өөрсдийнхөө хувцалтаар ус төржөөд байна гэсэн санаа юм байна. За энэ яагаад ингэж байгаа вэ? Дандизм гэдэг юм хувцалтын төрөл гэдэг юм байна л да. За энэ одоо хар арьстай гэх юм Африк гаралтай Америкчууд ер нь өөрсдөө боол эсвэ шүү дээ. Олон жил боолчлагдсан. За тэдгэрийн үр сад тэгээд боолууд байсан болохоор ч юм уу ийм тансаг хувцс хэрглэж байгаараа бид нар ийм өөр болсон шүү гэдгээ илэрхийлэх маш том талбар гэж үзээд бүх Америкчууд ийм дандизм маягийн хувцалтаар энэ жилийн одоо ялангуяа өнгөт тарьстай хүмүүс хувцсан. За нийтлэг байдлаар Black Dandyism гэдгээр хувцсан байна гэд хүмүүс онцолж бичсэн байлээ. Ер нь Met Gala, Met буюу одоо орчин цагийн урлагийн музейн одоо энэ хажууд нь явж байгаа Gala одоо үдшилэг гэж нэрлэгдээд байгаа шүү дээ. Уучлаарай. Met Gala дээр хин ямар хувцс өмсөн бэ гэдэг бол үнэхээр ярианы гол сэдэв болоод байдаг. Тэг би одоо
Чамайг хэлсэнчлэн одоо Sabrina Carpenter болон Blackpink-ийн Lisa хоёрын зургийг хүлээгээд л та бас харчмаар л энэ. Сая харуулж байна л та Sabrina Carpenter. Гэхдээ манай найруулагч жоохон зүгээр нүүрэн хэсгийг л үзүүлж байна л да. Гол нь доогоороо бас хэр ямар хавц өмсөж байгаа нь бас сонирн баг. За ингээд ер нь бол нийтдээ 600 хүн цуглдсан юм байна. Ойролцоогоор 500-аас 600 хүн. За гэхдээ энд одоо хувцалтын талаар орохоос өмнө нэг чухал дараагийн медикалтай холбоотой сэдв нь. Энэ удаа Naomi Campbell ирээгүй. За тэгээд энэ одоо медикалад хэн орохыг нь Anna Wintour буюу Vogue сэтгүүлийн одоо редактор 96 оноос хойш медикалаг зохион байгуулж байгаа бүх том ажлыг дааж байгаа юм байна. За тэгээд Anna Wintour гэдэг хүн хинд өрлөг хэлхийг нэг бүрчлэн өөрөө гараараа тооцож тэрийг өрн гэдгээ гаргадаг юм байна. За энэ нодн одоо яг 24 оны медикалагаар Naomi Campbell болон Anna Wintour хоёрын хооронд нэлээд том ширүүн асуудал үүссэн юм байна. Яасан бэ гэхээр Anna Wintour Naomi Campbell-д бэлэг гартуулах ёстой байсан юм байна. Шагнал гартуулах ёстой байсан. За тэгсэн чинь Naomi Campbell уг нь бол ирэх ёстой цаг нь 7 цаг 29 минут байсан боловч 7:28 гэж ирсэн. Anna Wintour 7:15-д гарч ирээд Naomi Campbell ирээгүй дандаа л хоцорж идэг гэсэн үглээд орхио явсан юм байна. За тэгсэн чинь уг нь бол хин одоо Naomi Campbell бол цагтаа бол ирэхийн хувьд л ирсэн. 1 минутын өмнө л ирсэн. Гэхдээ тэгсэн чинь орж ирэнгүүтээ нөгөө нэг хүн маань одоо намайг ячлаа орхио явчлаа тэгээд энэ өөр хүн гардуулж байна гэд хэлсэн чинь тэрэнд нь одоо зууцсан юм шиг байна Anna Wintour. За тэгээд энэ удаагийн медикалад Naomi Campbell-ыг өрөөг байна гэд. За энэ хүмүүсийн бас их юг одоо ярианы сэдв болоод байгаа юм байна. Хурган би яваад байгаа юм шиг тийм. Хэрэлдээд гэх юм одоо муудалцаа. За тэгээд медикалаа дээр бол ер нь түүхэн турштай бас маш олон юм одуудын хооронд. За энэ чинь одоо бүүн бие төвтэй гэх юм уу. За ертөнцийн хамгийн л том одоо нэртэй баян ийм хүмүүс сугалж байгаа болохоор энэ тентхийн зодон зохион бол бас гарддаг юм байна. Би сонирхоод үзсэн чинь зодон зохион дээр 2013 оны медикалагийн зодон зохион бүр хамгийн шүүслэг алдартай юм байна. Яасан бэ гэхээр Solange Knowles. За энэ Beyoncé-гийн их юм билээ. Дүүн юм билээ. За энэ бүр энэ одоо нөгөө юунд дэр медикалад орж байхдаа лифтэн дотор байж байгаа бичлэг нь интернетээр зарсан байдаг юм байна. За энэ бичлэг дээр Solange одоо Beyoncé буюу их чихээ нөхрийг шууд барьж аваад зодоод зүр маажаад тэгж байгаа бичлэг нас тарж ирсэн. Медикал Jay-Z гэсэн үг шүү дээ. За энэ бичлэгүүдэнд харж байгаа гих мэдчихэд одоо медикала дээр л янз янзын одоо шүүслэг одоо асуудал болд юм байна. За энэ жилийн онцлог нь бол Naomi Campbell болон Anna Wintour-ийн хоорондох биф гэж яриад байгаа шүү дээ. Орч ирэх биф нь бас сонирхол татаад байгаа юм байна. За энэ манай найруулагч бол хиний Blackpink-ийн Lisa хэрхэн хувцалж ирснийг бол харуулж байна. А яг хайлтаар бол хүмүүс энийг хайгаад байгаа гэхээр Rihanna-г хэрхэн хувцалж ирснийг маш их сонирхоод байгаа шиг байна те. Тэгсэн энэ одоо бичлэгийн үгжин за байж байгаарай. TMZ-ийн тамгатай бичлэг байна. Лифтэнд хүмүүс орж ирж байна. Яг одоо бол заяа. Би нөгөө машин бариач юм үзэх боломжгүй байгаа хүмүүст хандаад тайлбар явж байгаа шүү. За одоо Jay-Z байна. За тэгээд энэ ч бүр чихнээсээ зодоод шүү дээ. Амар зодоо болсон юм билээ. Тэгээд энэ дээр бас хүмүүс бас хамгийн гайхаад байгаа нь зүгээр энэ Solange дүү араас нь хүн ингээд салгаад татаад тэр эмгтэй ингээд татаад авсан чинь зүгээр хөлөөрөө жийж шүү дээ. Бүр хамгийн сонин Beyoncé буюу их чинь хинийх нь талд орохгүй хараа зогсоод байгаа нь хүмүүсийг алмаар болсон гэдэг. За энэ одоо өөрөөр хэлбэл дүү болон нөхөр хоёр нь хоорондоо зодтолтой дээ шүү дээ тий. Тэгээд ингээд дунд нь Beyoncé их эвгүй байдалд ороод ингээд байгаад ах шиг байна. Тийм байна. Энэ бол бас айгүй ширүүмчлэг байна. Нөгөө Oceans гэдэг одоо кино байдаг шүү дээ. Одоо Ocean-ы 11 гэдэг хин тоглодог одоо George Clooney, Brad Pitt өөрхийнх юм билээ дээ. Тэрний яг Ocean-ы төрсөн дүү болох одоо эмэгтэй одоо бас тийм луурчин хулгайчийн дүр Сандра Баллок тоглодог нэг Ocean-ы юучлээ нэг тийм нэртэй кинонд гарч ирсэн. За энэ Сандра Баллокоос гадна Rihanna дүрд бүтээгээд за тэгээ Helena Bonham Carter гэдэг бид нар сайн мэдэндээ нэг тийм одоо нэг бунди хатны дүр тоглодог Алиса гайхамшигын оронд кинон дээр за тэгсэн чинь нэг цуг нэвтрүүлэгт орж байгаа байхгүй юу. Тэг яг медикалагийн тухай хоорондоо яриад тэгсэн чинь Helena Bonham Carter би ерөөсө хизээч өрөөдөж байгаагүй шүү дээ гэсэн чинь нөгөө Сандра Баллок тэндээс яахад гэж бөөнрөд ихгүй юу. Тэгсэн чинь Rihanna яг хажидлаас нь ийм хувц сүмс тийм ч угаас яаж өрхөвтэй гэж авсан ёо. Тэр бүр амар нөгөө бүр ингэ Rihanna ч ер нь тийм одоо их нэлийн хатуу ширүү нэг шудрага харилцаатайгаар гэдгээр алдартай. Тэгэхээр тийм яг тэр бичлэг нь одоо манайхаа хайвал интернет дээр пэйж байгаа зөө. За тэгэхээр ер нь медикалад өргөдөн гэдэг чинь одоо бас нэр төрийн асуудал юм шиг байна. За тэгээд медикалад өргөдлөө.
За гэхдээ таксын 75 гингүүт л 75 мянга гингүүт хүмүүс асуудалгүй би үгүй гэж өгцгөөд юм шиг байна. За тийм л одоо нэг шүнийг өнгөрөөд юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай Hotopix нэвтрүүлэгтээ Max Clean брэнд хамтран ажиллаж байна. Супер хонжортой худалдаагаараа. За Max Clean-ыг манайхаа одоо 22-5 болон та мэдхүүгээр бас бэлгэн өгöd байгаа тий. Аха. За арьсан тарчлахгүй толбонд хүчтэй Max Clean брэнд нь Малайз улсад үйлдвэрлэгддэг. Тэгэхээр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг 99.9% бактерийг нь устгаад тоолд барилгадаг онц найрлагатай ингээд ийм брэнд байгаа. За Max Clean брэнд нь Малайз улсад үйлдвэрлэгддэг гэсэн тэгэд бактери устгадаг. За хамгийн гол нь арьсан тарчлахгүй толбонд одоо хүчтэй байдгаар онцлог ийм бүтээгдэхүүн нь за өвсний толгой, хоолны бүх төрлийн толгой, цусны толгой, нүүрний толгой бүх төрлийн будаг бихний толбыг за арилгана. За арилгаж чаддгүй толбууд гэж байдаг тийм. За ер нь ийм одоо би ч одоо цагаан цам цөмсгөөс бас жоохон травматдаг. Тэгэл нэг явж байгаа л кэчп унгаан тэгэл дуусаа. За дуус дахиад угаах хэрэгтэй болдог. Тэгвэл энэ тохиолдол яг Max Clean брэнд хэрэг болох нэ. За Max Clean брэнд нь хуурай болоо шингэн угаалгын нунтаг, шал угаагч, салфетик зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхээр яг одоо Монголд болохоор 3.2 кг-ийн савлгаатай өмнө бол худалдаалагдажсэн. Тэгэхээр нэлээд том гэсэн үг шүү дээ. Одоо бол 900 г савлгаатай ирээд худалдаалагдаж эхэлсэн байна. За тэгэхээр Max Clean Mongolia гэх та бүхэн Facebook-оор хайх хэрэгтэй. За энэ аль бисны пэйж нь дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Харин мэдээлэл энэ Max Clean брэндийг Наран Cosmetics хамт оруулж ирдэг. Наран Cosmetics цэгийн руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг аль бисны вебсайтаас нь авах боломжтой байна. За Max Clean-ийг давуу тал нь л да 60% илүү хэмнэлттэй гэдэг юм. Тэгэхээр энэ яаж ийнэ гэхээр 3.2 кг нунтаг авах юм бол 120 халбан дотор нэг ийм хүрхэн халбаг байж байгаа заяа. Шар өнгөтэй. За халбгаараа 120 халбаг буюу 120 удааг угаалт хийнэ гэж байгаа. Би нэг өчтөр яриадсан шүү дээ. Манай охины каратегийн хувцсны тэр дараагаар ингээд тийм зузаан хатуу хувцсны одоо биеэс ингээд наалцсан. Одоо ялангуяа хүзүү шилэн үзүү гэх тэр нэг хэртэй хэсэг Max Cleaner би өмнө гэж гараараа угаах шаардлагагүйгээр Max Cleaner арилаад байгаа гэдэг чинь миний хувьд маш гоё тухтай зүйлсэн. Би өөрөө хаанаас одоо манайд нөгөө нэг хамтран ажиллагчаар ирээд бид нарт ингээд бүтээгдэхүүнийхээ дээжийг өгөхөд нь би аваач хэрэгэлчээд одоо дууссан. Хаанаас худалдаж авна гэд харжсэн чи яг энэ дээр одоо ингээд Наран Cosmetic бөөний төвүүд хуучин бөмбөр худалдааны төвийн анх 2, булаг худалдааны төвийн 2 дугаар давхар, Ярмаг Food City худалдааны төвийн 3 дугаар давхарт номин болон ийм артын бүх салбарууд, бүх сүлжээ дэлгүүрүүдээр за мөн зах худалдааны дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой гэж байна. За манайх ч угаалгын нутагт андуурч болохгүй. Угаалгын нутаг бол жишээ нь их хөөсрөлттэй байна уугүй, үнэртэй уугүй гэж янз янзаар үздэг бол Max Clean жишээ нь ерөөсө хөөсрөлт багтай, үнэр багтай юм байгаа. Яагаад гэхээр ерөөсөө л яг Max Clean бол яг зөвхөн толбон зориулсан хүчтгсэн одоо бүтээгдэхүүн гэж хэлж болно. Тэгэхээр тийм ихээр хэрэглэхгүй, тийм ч тул одоо 60% хэмнэлттэй гэж байгаа. Ердөө л 3.2 кг нунтаг нь 120 угаалтанд хүрэлцдэг. За тэгэхээр Max Clean-ийг бол бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгаа 8 нэрийн дэлгүүрүүд хамтран ажиллах боломжтой. Утасны дугаар нь 80-2 5585 юм байна. 80-2 5585. За манай нэвтрүүлэгтээ Max Clean супер хонжортой худалдаагаараа хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hotopix нэвтрүүлэг үргэлжилж байна. За Medgala гэдэг чинь өстой янзын юм болдгийм байна. Тэгээд одоо Naomi Campbell, Rihanna за гих мэтчлэн дэлхийн том одууд л энэ Medgala-тай нэр холбогдоод байгаа юм байна. За дараагийн мэдээлэл. За Инглисийн Хойд Америкийн бокс оффис дээр Thunderbolts гэдэг нэртэй кино яг одоо тэргүүлж байгаа. Тэгэхээр за зөвчтөр харахад бол угаасаа бүчтэр сонсдог урлагийн зохиол бичгээд киноны болоо ордог. За тийм ингээд сүүлийн үеийн кинонууд ямар кинонууд гарсан байна. За одоо Монголд хэрвээ кино театраар гараагүй бол би нэг жоохон спойл хийгээд мэдээлэл нь оруулцдаг л да тий. Кино театраар гарч байгаа кинонууд бас амтгүй хүнийг спойл хийгээд бас тэгж мохоо хүндэтгэлгүй хандаж болохгүй учраас Thunderbolts ямар ч нэгт явж байсан. Тэгээ өргөө дээрээс гарч байгаа юм билэ. Тэгэхээр Marvel-ийн шинэ кино гэдэг байгаа. Тэгэхээр ер нь супер баатартай кинонуудын шинэ кино гэж нэрлэгдээд байгаа. За Marvel дотор энэ 36 дахь кино гэж явж байгаа юм байна. За эхний ээлжинд яг энэ кино яагаад ингэж нөгөө нэг тренд дээр орж ирсэн бэ гэхээр Thunderbolts гэчээд араас нь нөгөө арталт нь од тавьсан. Нэрэн дээрээ.
ингээ од тавцагдчих чинь ямар нэгэн тайлбар ингээ дараа нь гарч ирнэ гэсэн утга байдаг шүү дээ. За ингээ явж исэн. За тэгээд одоо нөгөө мэдээж кино гараад элцэнд гарсны дараа нэг сурчлагын ажил бол ингээд одууд гэрээнийхээ дагуу өөргөө хүлээгээд энэ тентхийн нээлтэндээ очиж оролцох ч юм уу иймэрхүү ингээд үйл ажиллагаанууд нь явж идэг. А гисэн чинь нээлт хийснээсээ 7 хоногийн дараа нөгөө одныхын тайлбар нь гарч ирсэн ээ. Юу гэж гарч ирсэн гэж? New Avengers буюу шинэ өшөө авагчид гэдэг нэрээр Thunderbolts гэдэг үгээ ингээд товчилж исэн юм а гэдэг ийм мэдээлэл нь цацагдаад яг одоо хүмүүс юу шинэ Avengers бэ? Яагаад ингээд сонио ийм сонин маркетингийн бодлого хэрэгжүүлээд байгаа юм бэ та нар гэдэг нэг хүмүүс яг одоо 2019 онд нэг Avengers Endgame гарахад хүмүүс кинотеатрт уйлалдаа, дуулалдаад бөө юм болцгийг санаж байна л та. Тэгсэн чинь одоо Thunderbolts гэдэг энэ кинонд гарчаад одоо Avengers-ыг одоо шинэ дүр төрхүүдээр одоо үргэлжлүүлж байгаа юм байна гэд тэгсэн чинь хүмүүсийн хувьд болохоор баярлагаасаа илүүгээр ингээд нөгөө баг хууртагдаад нэг тийм одоо маркетингийн бодлогод нэг дургуугаар хүлээж аваад байгаа юм байна л та. Тэгэхээр яг одоо миний ингээд би бүтэн киног нь өөрөө үзег болохоор бас хэлж мэдэхгүй байна. Гэтэ яг энэ кинонд маань алдарт Iron Man буюу одоо Роберт Дауни Jr-ын тоглосон дүр юм уу эсвэл өөрөө энэ жүжигчин маань хамгийн супер муу дүр одоо дайсны дүр тоглож байгаа гэсэн ийм мэдээлэл бол цацагдсан байлээ. Тэгээ энэ чинь Avengers-ийн одоо яг Avengers-тай холбогдохгүй юм байна тий. Гэхдээ Marvel-ийн хийсэн. Би Avengers-ийг ерөөсөө үзэж амжааг байгаа. Одоо тэгээ үзэндээ. За би зөвхөн мэдээлэл болгоод өгөхөд 2025 он гарснаар яг одоо box office буюу нийт үзэлтээр дэлхийд тэргүүлж байгаа кино бол одоогийн байдлаар Minecraft юм байна. За Thunderbolts бол ердөө 2 хоногийн өмнө нээлт хийсэн мөртлөө одоогийн байдлаар 74 сая. Одоо юу болчиход байгаа юм бэ? Энэ чинь нээлттэй хийсэн арай эрт юм байна те. 74 сая долларын ашиг болчиход байгаа юм байна. Яг одоо миний харж байгаа мэдээлэлээр болохоор 160.5 сая долларын ашиг одоо дэлхийн техник бокс оффисуудаас түгээд байна гэсэн ийм мэдээлэл цацагдсан байна л да. За. Магадгүй одоо кинотеатрт гарч байгаа болохоор манайхан бас очиж үзэх байх те. За би одоо Avengers-ыг мэдэхгүй болохоор яг үнэндээс та сайн хэлж мэдэхгүй маа Thunderbolts яагаад тэр нь тэгж ойлоод байдгийг үзсний дараа л одоо ойлгох байх та. Тэгэхдээ ер нь Marvel уу DC юу? Үгүй. Айлын ч үздэггүй. Энэ ингээд амар pop соёл гэжгүй ч. Өөчлөөрэй би тэгэл үздэггүй л юм чинь дээ. Яг надаа энэ одоо супер баатруудын киноноос хамгийн ингээд бүр сэтгэл гаргаж үзчихсэн нь болохоор нөө Dark Knight Кристофер Ноланы 2008 он би тэгсэн чи бодсон чи 12 он дахиж бас нэг гарсан юм билээ ш. Тэрийг ч үзээгүй юм билээ ш. Явж. Тэгээ тэрийг үзье гэж бодож явж байгаа. Хэрвээ Night үздэг бол тэгэл чи ер нь л DC л гэсэн үг юм байна ш. Тийм бололтой. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээр орцгоё. Дараагийн мэдээлэл. За энэ дээр DD trial гэдэг хайлт 50,000 хайлттайгаар за Америк нэгдсэн улсад тэргүүлж байна. Тэргүүлж эхэлсэн 23 цагийн өмнөөс. За DD гэхэр мэдэрч ирэг бүгд ойлгомжтой байх. Бид хоёр хэд хэдэн удаа энэ PAF-DD, PDD-ийн тухай ярьсан. За гэхдээ сэргээгээд бүгдээр нэг ярьчий те. PDD дээр. За PDD одоо өнгөрсөн оноос 23 оноос эхлээд маш олон одоо хүмүүс өөрийнх нь эсрэг мэдүүлэг гаргасан. За энэ дунд хамгийн гол одоо мэдүүлэг гаргасан нь өөрийнх нь хуучин үерхчихсэн найз өхөн одоо Casey гэсэн те. За энэ одоо мэдүүлэг гаргаснаас биш нийтдээ 200 гаруй хүн өөрийнх нь эсрэг мэдүүлэг гаргах гэдэг юм байна. Одоогийн байдлаар. За тэгээд PDD-гийн одоо энэ шүүх хурал нийтдээ одоо 5-аас 8-аас 17 хоног үргэлжилнэ. Бас нийллийн урчин болох юм. Яагаад тэгэхээр маш олон хүмүүсийн гэрч болон мэдээллүүдийг харж үзэх учраас ингээд ер нь бол 2-3 сарын турш өчигдрөөс ахуулаад инхүү одоо эхэлж байгаа юм байна. За PDD бол мэдээж хэрэг цагтаа хамгийн алдартай. За миний мэдэх нь I'll be missing you гэдэг дуугаараа алдартай. Энэ дуун дээр бүгдээрээ бүжилжилсэн баг. Энэ дуу гаргаж ирсэн энэ рэпер залуу. За өөрийн продакшнтай маш том энэ одоо entertainment ертөнцийн авраг том хаан гэх юм уу эзэнт хүрэн өөрөө байгуулсан. За энэ эзэнт хүрэн дотор нь аимшигтай үйл явдлууд болдог байсан. Ер нь эмэгтэйчүүдийг одоо хүчирхийл олон удаагийн давтамжтайгаар хүчирхийлсэн. Ганц эмэгтэйчүүд биш. За харин тийм. За тэрийг тодруулаад нэр ярьж. Хүний гараар могоо бариулах нөгөө. Гэхдээ би сайн санахгүй болохоор яг юу ярьжсэнийг санахгүй болохоор л тэгж юм л та. За. Ер нь одоо нэг ийм PAF-DD-ийг яг хэрэг гарсны дараахан энэ тентхийн одоо нөгөө алдартай олон мянган дагагчтай олон зуун мянган дагагчтай подкастууд айгүй одоо яг PAF-DD-ийн тэр White Party буюу одоо цагаан үдшилтэд явжсэн хүмүүсийг оролцуулаад их одоо юу контентууд хийжсэн. Тухайд нэг нөхрийн нэг ярилцлага нэлээд вайрал болоод олонний дунд нэлээд түгжсэн. Тэр нь яасан бэ гэхээр
PDD-гээс найз зохиноо нуух хэрэггүй. Өөрийгөө л артлыг нэг айтайхаа аваа явж гэж яг тий өөрөө тэгж ярьжсэн байхгүй нэг хүн. Би бүр энэ бүр хин гэдгийг санахгүй байна. Гэхдээ хайх юм бол энэ хүний одоо ярьслага гэх юм уу? Подкастэнд орсон яг тэр ярьслага нь маш тодорхой гараад ирэн. За PDD-ийн хувьд одоо яг энэ мэдээлэл нь ер нь одоо энэ үн чинь ингээд хэрэг төвөгт орооцолтод хоригдсныхан дараа нэг ийм одоо чи дөнгөсөө Albi Minson юу гэдэг алдарт дууг нь Fate хийлтэй цуг дуулдаг энэ дууг нь ярьлаа л да. Энэ дууг алдарт Biggie Smalls буюу одоо Notorious B.I.G зориулж дуулсан дуу шүү дээ. Бас барсныхан дараа гифчиг одоо Notorious B.I.G PDD өөрөө алуулчихсан юм а гэдэг ийм мэдээлэл бас цацагдаад тэгээ би бодсон өөрийнх нь рекордсэн чинь те номер 1 уран бүтээлчийг арайч алуулчихгүй байлгүй энэ чинь бас арайч тэгээд би тухайн үед энэ бол нэг одоо юу гэх юм одоо PDD-тэй холбоотой шүүгэн гарсны дараа нэг дагуул сэвэгдэж байгаа хэвээр үнэхээр нөгөө баримжаагүй цуурхал байна гэж тухайн үед сонсч бодож л л доо. За тэгээд PDD-тэй холбоотой гол өгөх мэдээлэл бол PDD өөрийнхөө ямар ч буруугүй гэж үзэж байгаа юм. PDD хэрвээ би хэрэгэ хүлээсэн бол одоо ял нь хөнгөлөх боломжтойсэн боловч үгүй би ингээд ямар ч энэ надад өгж байгаа одоо ял бол буруугүй гэж байгаа. Гэхдээ түүнийг бол ялах магадлал маш бага. Яагаад тэгэхээр 2016 онд Casey Ventura гэдэг найз охиноо хүчирхийлж байгаа бүр бичлэг нь хүртэл байдаг. За түүний эсрэг одоо гол ихэлж одоо салхийг агаалсан ихэлж тэмцэж байгаа дуулаа хөргөж байгаа хүмүүсийн нэг бол ялчгүй Casey Ventura. За энэхүү Casey Ventura эсрэг одоо мэдүүлэг гаргаснаар хэдэн зуун хүмүүс PDD-ийн эсрэг мэдүүлэг гаргаад эхэлсэн. Одоо ингээд PDD одоо энэхүү одоо шүүхийн өмнө ирсэн байна. Хэд хэдэн удаа мөнгөөр судлагдсан боловч одоо яалтчгүй явсаар 55 настай Sean Combs гэдэг нэртэй PDD одоо шүүх хурал нь яг одоо өчигдөр ихсэн байна. Тэгэхээр шүүх хуралтай нь холбоотой энэ хүн чинь яг ямар ажил хийлээ, ямар ялуу тулгаж байгаа юм бэ гэд хүмүүс бас сонирхож байгаа юм байна. Тэгээд хамгийн гол одоо хүмүүсийг чочроогоод байгаа нь энэ чинь ерөөсө 24 оны хамгийн гол мэдээсэн шүү дээ PDD. Ингэж явж байгаад одоо шүүх хурал нь эхэлж байна. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За дараагийн мэдээлэл за Украины дантай холбоотой мэдээлэл цацагдлаа. За ингэсэн одоо Оросын холбооны улсын зүгээс Москва хот руу 2 дахь шөнөө дараалан Украины дронуудын дайралт хийлээ гэдэг ийм мэдээлэл цацагдаад. За энэ ингээ мэдээлэлт маань одоо яг одоо Оростой бол тренд болоод би одоо болохоор BBC-ийн мэдээг гаргацсан хараа сууж байна л да. Тэгэхээр яг одоо Москва хотын 4 томоохон нисэх онгоцны буудлыг аюулгүй байдлын үүднээс одоо үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм байна. Яг одоогийн байдлаар тэгэхээр нөө дараагийн халдлага хизээ ирэх нь тодорхойгүй. Нэмээд бас аюулгүй байдлыг хангах үүднээс гэж одоо энэ Росавиация гэдэг одоо Оросын иргэний агаарын тээврийн одоо хяналтын байгууллага, удирдах байгууллага гэх юм уу? Эднээс ирсэн ийм мэдээлэл байна л да. Тэгэхээр Москва хотын аман цаграгч Сергей Собянин гэдэг хүний хувьд болохоор Украины зүгээс одоо нисгсэн 19 дроныг бол устгасан. Тэгээ ингээд яг Москва хот руу өөр чиглэлээс ингээд энэ дронууд ингээд дайралт хийгээд тэгтээ бас нөгөө стратегийн чухал объектууд буюу магадгүй нисэх онгоцны буудлуудыг одоо онилсан гэсэн ийм мэдээлэл бас хийсэн байна л да. Тэгэхээр энэ чинь нэг саяхан Киевийн Украины нийслэл Киевт Оросын холбооны улс Искандер буужгаар цохилт өгсөн тийм. Хэд хэдэн цохилт өгөөд бас хотын төвд нь хохирол учруулсан. За тэрний мэдээж хэрэг хариу арга хэмжээ гэх юм уу хариу цохилтыг Украинад өгөх гэж оролдох байх. Түүнтэй холбоотойгоор бас ер нь янз янзын дроны халдлагууд бас хийгдэт байгаа юм тийм Москва хотод. Би тэгээд одоо Украины дайны харж байна л та. Яг одоо тийм ингээд нөө намжих ч юм уу гал ингээд зогсоох тийм хилэлцээрийн төвшөнд хилэлцээний төвшөнд очихгүй байгаа болохоор Дональд Трамп өөрөө болохоор би энэ дайны зогсооно гэж амлаадсэн болохоор магадгүй яг Трампын нөлөөлөл ороод бас зогсчих магадгүй болов гэсэн би бол яг тиймэрхүүл өнцөг түрүү яг энэ мэдээлэл уншиж байгаа бодогдлолт ягаад тэгэхээр хоёр талаас бие биендээ харилцан цохилт өгөөд байгаа тухай ингээд мэдээллүүд хоёр талынхын зүгээс гараад одоо би Британий BBC-г хараа сууж хахад яг энэ одоо ингээд харилцан цохилцсноос нь бол олон тооны хүмүүс энгийн иргэд амнасаа алдаж байна гэдэг ийм мэдээлэл цэцэгдсэн байна л да. За мэдээж хэрэг дайн байлдаан юу сайхан байх вэ? Би дэмжин ажиллагчаа танилцуулдаг юм. Ийм арт илүү чанарыг илүү хэмдээр өрөөд дэмжин ажиллаж байна. Ийм артын хорол салбар илүү чанарыг илүү хэмдээр 5 сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн ийм арт хорол салбарт онцгой хэмдэрл урамшуул зарлаж дээр нь 50,000 төгрөгөөс дээш худалдан авалтууд Эквадор бэлгэлж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ийм артын Facebook хуудас болон 7611 техник гэдэг дугаар савраа 7611 техник ийм арт манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаа баярлаа. Баярлаа. За
Дэлхийд дахин дайн байлдаантай холбоотой бас мэдээлэлүүд тасрахгүй байна. Харамсалтай, тун харамсалтай мэдээлэл. Дараагийн миний ярих гэж байгаа мэдээлэл бол бас дайнтай холбоотой мэдээлэл. Газагийн зурвастай холбоотой. За тэгээ Газа occupation гэдэг хайлт Америкийн нэгдсэн улс, за Израиль ерөөсөө дэлхийд даяар бүгдээр л сонирхож байна л да. Яагаад гэвэл Израилийн энэ засгийн газар өчигдөр Газаг тэр чигээр нь одоо дахин довтлож тэр чигээр нь эзэлж авна гэсэн шийдвэр гаргасан байна. Саяг хүртэл. За одоо саяхан одоо гал намжихнуудаа гайгүй ингээ очроо болсон юм шиг гэсэн чинь хэдхэн 3 сард буцаад гал нээж эхэлсэн. За ингээд ерөөсөө ямар ч тэр гал зогсны хэрэг байхгүй үргэлжлүүлээд ингээд бөмбөгдөлт болон тайн одоо гал нэгдсэн. За энэ Хамас буюу Палестинчуудын бүлэгэл 2023 оны 11 сарын 4-нд санж байна. За энд одоо ингээд довтлогоо хийснээс хойш Израилууд Газын зурвас гэдэг орхиод байсан энэ зурвслууд сэргээ оруулсан. Зэрэгээ оруулахдаа яг юунд хүрэх гээд байгаа юм? Яг яах гэж дайдаад байгаа юм? Яг ямар байдлаар одоо энэ Хамасыг устгах гэдэг энэ ерөөсөө маш ойлгомжгүйгээр ерөөсөө л бөмбөгдөөл Газыг ерөөсөө үнс одоо юутай газартаа тэгшилсэн гэж хэлж болно. Газын зурс гэдэг бол 2 сая хүн амьдардаг. За энэ газрыг хотыг ерөөсөө барилгагүй болтлоо. Аимшигтай их олон дайралтуудад хийсэн. За ингээд нийтийн хооронд одоогийн байдлаар 52 мянган хүн нас орчод байгаа. 52 мянган хүн. За ингээд ихэнх нь одоо бас хүүхдүүд бас байгаад байгаа. Тэгэд Газын зурсд байгаа Палестинчууд гарч чадахгүй, орж чадахгүй, өөртөө ч гарахгүй гэдэг зөрүүдлээд байгаа. За зөрүүдлэн гэж хэл томилох нь үгүй юу? Зүг үгүй мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүү Израильчууд одоо бүр дараагийн төвшний зорилтод танилцсан. Бид нар Газыг тэр чигээр нь эзэлнэ. Бид нар ерөөсөө л ханаа хяналтан давна. Бүх газар нь сэргээ оруулна. Одоогийн байдлаар Газын зурвсын 3/2-ыг нь Израильууд мэдлэлтэй авчаад байгаа юм. Энх үлдсэний ч гэсэн одоо бид нар авнаа. Гэхдээ Бенжамин Нетаньяхугийн яг мэдгэгдэл нь хүмүүсийн олныг цочролдуулаад байгаа. Эндээс хинч гарахгүй, хинч оруулахгүй. Одоо Палестиныг буюу Хамасыг энд нь байж байгаа одоо ямар аргаар мэдгүй ард түмнийг ингээд дотор нь одоо үргэлжлүүлээд галаа нэмэх гээд байгаа гэсэн ийм мэдээлэл байгаа. За тэгээд энэтэй холбоотой дэлхийд дахин 2 хуваагдаад байна л да. За ер нь Израиль бол ингэж үйл ажиллагаа явуулж байгаа зөвөө гэд Израилийг дэмжиж байгаа 3 гол улс нь мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс, Их Британи, Герман гэж байгаа бол Израильтай холбоотой байсан Франц, Испани зэрэг улсууд нөгөөдөлд гарсан. За энэ одоо буруу шагаад эхэлсэн. Тэгээд Францууд тун удахгүй Палестины тусгаар тохиолдлыг хүлээн зөвшөөрнө гэдгээ зарласан байна. За ингээл ер нь асуудал нэлийн даймжраад байна л да. Тэгээд яасан бэ гэхээр энэ чинь одоо ингээд энгийн иргэд нь хохироод байна шүү дээ. Энд чинь хүмүүс усчгүй, хоолчгүй, өгч үргэлж яхад нь тусламжийн гараа сунгах гэж байгаа. Мальтын жишээнд усан онгоц хоол хүнс аваад очисон чинь эднээс л гал нээсэн Израиль. За энэ мэтчлэн ерөөсөө л их зэрлэг балмад байдлаар энэ дайн дажин ингээл үргэлжилж байна. Хамгийн харамсалтай нь энэ одоо гал улам нэмэгдэх гээд байна. Ийшээ ингээд галаа зэрэгээ өшөө нэмж оруулж бүгдийг нийцлэн гэсэн байна. За энэ бол бүс нутагт мэдээж хэрэг тэнцвэргүй байдлыг үүсгэж магадгүй. Иран ялангуяа Израильтай дайсагнаж байгаа энэ улсууд илүү одоо эсэргүүцэл тэнцлээ нэмэх байх. Хүүтинээр одоо тун сая хэдхэн хоногийн өмнө хүүтинээр бас Израилийн Бен Гурионы энэсх онгоцны буудлыг бөмбөгдөөд авсан. За гих мэтчлэн ингээл улам дамжирах гатал байгаа юм да. Яана нөгөө дайн болно гэдэг Нострадамус Баба Вангагийн юунд нь зөвнөлт нь ороод байна гэдгсэн шүү дээ. Тиймэрхүү одоо нөгөө чинь өмнөх зөвнөллүүд нь зарим нь биелсэн байдаг болохоор яг одоо болохоор 2025 онд ер нь Европ ТV-г хамарсан маш том дайн болно гэсэн ийм зөвнөл гарсан байсан. Тэгэхээр би ч одоо энэ дайн дажинтай мэдээлэлд ер нь их дургу. Тэр уншихаар ингээд ялч нөгөө хувь хүний хувьд надад тийм айдас хүч төрөөд байдаг л да ингээд мэдгүй ингээд дайн ч бас ингээд аягүй хэцүү шүү дээ. Би тэгээд амралтын өдрөөр нөгөө Bad Boy гэдэг уучлаарай Bad Boy гэдэг юу цуврал үзсэн. Энэ өчтөр сонсдог урлагийн кино булангаараа ярьсан. Тэгэхээр энэ цуврал дээр одоо Израилийн олон ингэ цуврал ахгүй юу? Израилийн хүүхдийн хорхот хоригдож байгаа ингээд яг ингэ хоригж ирсэн одоо юу гэдэг бодит түүний түүхээс сэтүүлсэн энэ цуврал дээр тэр ингээд шорон дотор хүүхдийн хориг дотор заяа Араб Израилаараа ингэ хуваагдаад бүүн тэмцэл өрнөж байгааг би харчаад эн чинь ерөөсө бүс нутагт угаасаа л бүр ингэ те зүгтах боломжгүй хувь тавилан юм байна гэж би бодчихсон байхгүй. За хамтран ажиллагч гэж танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ балга бүрээс ирж хүж байгаа тийм. Maya брендийн Smooth ус хамтран ажиллаж байна. Тэгэхээр Maya брендийн Smooth ус нь хүний ухаж болох хамгийн өндөр шүлтлэгтэй ус гэж явна. Хотод нь хүчлэлэг
лаг ялгаруулан хоолой боловсруулах бөгөөд шүлтлэг ус ууснаас биеийн хүчил шүлтлэгийн баланс тэнцвэржиж бодисын солилцоо сайн явагддаг. Тэгэхээр Maya брендийн смут ус нь 9 pH нь 9 юм байна. Тэгэхээр Maya брендийн шүлтлэг ус нь бусад ижил төрлийн уснаас маш зөөлөн, уухад тун таатай. За жингээ барих гэж байгаа. Нэмээд ингээд одоо би 100 болох чинь тийм үү, хүмүүсээс нөгөө жингээ хасч эхэлдэг. Жингээ хасах гэж байгаа бол одоо энэ биеийн хүчил шүлтлэгийн балансаа тэнцвэржүүлээд бодисын солилцоог сайн явагдуулдаг Maya-г бас гэртээ яг нөгөө юугаар нь багцаар нь авч тавиад уувал магадгүй ингээд энгийн ус ууснаас, энгийн одоо цэвэршүүлсэн ус ууснаас илүү үр дүнтэй болов. За тэгээд Maya брендийн надад хамгийн таалагддаг бодлого нь брендийн бодлого нь нэг шошиггүй савлгаатай. За шошиг бол одоо бас яг хувцсрыг дахин боловсруулахад нэлээд тийм асуудал олгодог тийм төрлийн хаягдал. За харин энэ шошиггүй савлгаатай шууд дээр нь ингээ хэлбрээр товуулгаж үсгээр бичсэн учраас мэдээлэл хэрэгтэй бол мэдээж тэндээс нь авчиж болно. Нэг одоо хаягдал чухал бас байгаад байдаг. Дахин боловсруулахад хэцүү хаягдлыг байхгүй хэрэглэнээс гаргах зорилготой. Ийм брендийн бодлоготой юм билэ. За тэгэхээр Maya брендийн мань хаяг нь хэмэл хан үйлдвэрийн 20 дугаар хороо үйлдвэрийн 60 дугаар байр гэж явдаг бол за илүү нэмэлт дэлгүүрэнгүй утас одоо мэдээлэл амаар байгаа. За хамтран ажиллаж байгаа дэлгүүрүүд байх юм бол 7771 5599 7771 5599 мөн Facebook дээр Maya Water гэж бичээд ороод лайк дараад бас мэдээллүүдийг аваарай. За тэгээд бүх сүлжээ дэлгүүрүүдээр 20% хямдарсан байгаа юм биш үү? За баярлалаа Maya брендийн балга бүрээс ирж хүч өрөөтэй хамтран ажиллаа. Зэн хот апекс нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. Дараагийн мэдээлэл би юм уу тий? Тийм, Joe Barrow гэнэ. За тэгэхээр дараагийн мэдээлэл. За энэ ингээд заяа. За Би ч танихгүй, чи ч танихгүй. Яг хоо Америкт ч юм уу амьдардаг хүмүүс байл таних байх л та. За Cincinnati Bengals гэдэг одоо Америкийн мэрэгжлийн хөл бөмбөгийн баг байт юм байна. За Энэ багийн quarterback буюу одоо энийг хагас хамгаалагч гэдэг үү? гарын хамгаалагч гэдэг чинь. Ер нь хамгийн бяртай хүмүүс quarterback. Хамгийн хүчтэйнүүд нь гэж яриад байдаг тийм үү. За энэ Joe Barrow гээд 28 настай залууг одоо хинтээ үерхэх вэ гэсэн хүлээлтүүд одоо ингэ болцох гэсэн хүлээлт Америкт аяар байсан юм байна. Тэгсэн чинь Olivia Ponton гэдэг нэртэй 22 настай бүсгүйтэй үерхэд ерөнхийдөө ингэ үерхлээ гэдэг албан ёсоор тийм Instagram official гэж яриад байдаг шүү дээ. Instagram дээр одоо үнсэж байгаа зураг ч юм уу эсвэл одоо сүүн бүгжтэй зураг оруулахыг ингээд Instagram-аар ингээд харилцаагаа зарлаа гэж ярьдаг болсон бол яг энэ хоёр маань Instagram дээр зарлаагүй ч гэсэн хамтдаа их дотн яваад байгаа ингээд бичлэг зургууд нь цацагдаа. За тэгээд ингээд Joe Barrow, Olivia Ponton-той үерхэж байна гэдэг мэдээлэл нэгээ цацагдаж эхэлсэн. За тэгээд Америк даяар энэ хоёрыг өнгөрсөн 12 сараас хойш Формула 1-ийн уралдааныг хамт үзэх үеэс нь л үерхэд эхэлчлээ гэл ерөнхийдөө нэг тийм жиг жуг шуум яваад исэн байна л та. Одоо болохоор яг одоо хамтдаа ингээд ерөөсөө тийм нялуурсан ингээд одоо юу гэдэг бодиттой ингээд нотлох баримтууд нь байхгүй байна. Нэг газруудад л хамт яваад байгаа юм байна. Энэ одод бас ингээд нөгөө өөртөө бид хоёр өргөхөөгүй гэж байгаа л ялцчгүй өргсөн болж таарад байдаг тийм. Тэр зүгээр л хэлж яагаад болдгоо болоо гэж боддог. Тэгээ тийм байх магадлал их л юм байна да тийм. Тэр чинь ерөөсөө юу юм биш нөгөө нийтэд өгцөн байгаа одоо дүр төрхийнх нь имижд нөлөөлнө гэдэг утгаараа ч юм уу эсвэл зүгээр олонний нүднээс юугаа нуух ч юм уу харилцаагаа нуух тийм хүсэл сонирхол хоёр төрлийн нэг юм яваад шиг байна л да. Юу вэ гэхээр нэг нь болохоор одоо харилцаатай болцсон гэдгээд зарлчих юм бол орж ирэх кино ч юм уу сурчлагын ажлууд нь ингээ буурчдаг. Ерөнхийдөө ганц бие байснараа хүний анхаарлыг илүү татаад тэгээ энэгээр нь хүн татаад байдаг гэж одоо би тэгж ойлгосон л да. Хоёр дахь нь болохоор угаасаа л нэг харилцаагаа илчлэх дургу. За тэгээ Barrow гэдэг залуугийн хувьд болохоор харилцаагаа ер нь маш их нууцлалт юм байна. За тэгсэн чинь ийм юм болсон. Өнгөрсөн 12 сард Ohio мужийн Arlington хотод байдаг Barrow-ийн гэрт тулгаа орсон. Тухайн үед ингээд алдартай заяа спортын тамирчдын гэрлөө ингээд цуврал хулгай ороод исэн тамирчдын гэрлөө. За тийм яг энэ хулгай одоо энэ Barrow-ийн гэрт орох үед гэрт нь хэн байсан бэ гэсэн чинь Ponton ингээд гэрт нь сууж байсан гэсэн. Хулгай орох үеэр гэрт нь үжсэн юм уу? Тийм ээ. Тэгээд ингээд ганцаархнаа байжсэн ядхад заяа. Тэгээд яг хөө эмэгтэй хувьд ингээд ямар нэгэн тийм одоо асуудал одоо юу гэх би юм хаад ингээд ямар нэгэн хүчирхийлэн ч юм асуудал өртөөгүй. Гэхдээ цагдаа дуудсан Olivia Ponton байж таарсан. Тэгсэн чинь гэрт нь юу хийжсэн гэж. Хүмүүс сонирхоод байсан. Ингээ эцэст нь явж яг одоо ингээ бид нар чинь энэ тухай 12 сард болоод ингээ хүмүүсийн сонирхоод байсан үйл явдлуудын талаар одоо
дэлхийд даяар хүмүүс шуураад хоёулаа энэ 5 сард Монголд ирээ сууж байгаа. Тэгэхээр ялчгүй одоо ингээд бид хэдийн сайн мэдгүй ч гэсэн Америк даяар дараагийн маш халуухан хос гэж яригадаад байгаа хүмүүс маань ингээд үерхэж байгаа гэдэг ийм мэдээлэл нь ерөөхдөө цацагдж ийн л гэх юм уу та. За Joe Burrow бол одоо яг ингээд сакс ч юм уу волейбол тоглож байгаа тэр хүрээлэл дотроо яалтчгүй ингээд за ингээд ийм бүсгүүчүүдийн анхаарлыг татдаг ингээ хойноос нь хараад идэг тийм хүмүүс байдаг шүү дээ тийм. Тэгээ хүлбэн мөгч дотроо ялтчгүй ингээд од юм байна. Тэгээд сонирхоод идэг хүмүүс одоо нууж агаад одоо бараг тэгэл илчлэгдэж байгаа юм байна да тийм. Тийм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Max Clean брэнд супер хонжиртой худалдаагаар хамтран ажиллаа. За мөн балга бүрээс ирж хүч хүрээтэй My брэндийн Smooth ус хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимдүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.